За нийтийн тээврийн автобусыг хулгайлж унад зогтсон этгээд нь автобусны бүх камерыг унтрааж зугатаасан байна. За ингээд сонгон хайрхан дургийн нутаг дэвсгэр зам дагуу үлдээсэн байхад нь холбогдох албаны хүмүүс олжээ. За автобусыг өглөө ажилдаа гарах үед нь жолооч нь зогсоолтод байрлуулж 0 орох хооронд унаж зугатаасан байгаа юм. За нийслэлийн камерын хяналт сайн болсон учраас хурдан шуурхаа олсон гэж албаны хүн ярьж байна. Баянгол дүүргийн 3 дугаар хорооны вокзал орчмоос нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан сайхан ирээдүйн компани 18.037 гараж дугаартай автобус алга боллоо гэсэн мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн 1-р тасаг замын хөдөлгөөний шуурхай удирдлагын төвтэй хамтран ажиллаж алга болсон автобусыг 1 цагийн дотор олсон. Улаанбаатар хотын автозам бүрэн камерчсан байгаа нь алга болсон автобусыг богино хугацаанд олоход ихээхэн дэмжлэг үзүүллээ. Алга болсон автобусны хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн 1-р тасаг үргэлжлүүлэн шалгаж байна. За энэ хэрэг явдал 2026 оны 1-р сарын 30 буюу өнөө өглөө за нийтийн тээврийн автобус үйлчилгээндээ гарах цаг буюу 6 цаг 45 минутын орчимд болжээ. За автобусыг хулгайлсан этгээдийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.